дахиад нэг багт очиж байна тий. Харамаа. Нөгөө филонкныхоо байхгүй ч болно. тогтоогчийг Хаалаа их хийж байна. Хаас байгаа юу тий. За филонко ингэж дэвсэхэд одоо яг бүрж эхлэхдээ бас нэг анхаарах юм нь бид нар өнөөдөр бас хийсэн өнөө анзаарсан. Энэ нөгөө дотор гадна гэж харагдчихлээ бас. Бид нар дотор талаар нь гадна талыг хийж өгч болсон. Тэгээ нэг онцгой ялгаа бол байхгүй баг. Тэр нь ажиллах юм бол нөгөө филонко шинээр сольж байгаа хүмүүс энэ төр байх юм бол бас яг дотор тал гадна тал гэж байгаад тах шиг байлаа. За ой шүү. Нэг тас хөөе. Наад ч биш. Тэст нэг анх удаа хийж үзэж байгаа юм аа бол. Арднаа гарах гэж нэлээ үтсэ. Одоо хэдүүлээ гол нь энийг сүржим байгаа зү. чиглэж чагаад энийг хийгээ явах. Ярьж байгаа энэ. Одоо энэ байгаа шүү. Аач авах. Энэ төгсөөс орно энэ чинь ингэж орно. Ингээд пакра түр тогтоож ихдэг үл тээ. Одоо энэ юу хэрэгтэй. Ингээ нэг талаас чиглэж. Энэ филонко тавихаас өмнө дотор нь хайрцаг зангидаад хөрсөө бэлдсэн энэ төр нь бас ер нь л хэрэгтэй юм билээ. Өмнө нь ер нь хөрсөө бэлдсэн байх юм бол ер нь зүгээр юм билээ. Сүүлд бас нөгөө хайрцагсан хайрцагнууд дээр хар шорогоо оруулаад тавих гэсэн. Тэрэг орох зайгүй. Тэгэхээр энэ бол хурцээр зөөж их эсвэл нөгөө шуудан муудаанд хийж өргөх болох юм шиг бол. Тэг ингээд нэг өдрийг сайхан цэвэр агаарт гэдэг эртээ юм хийж өнгөрөх бол ихэр сайхан амралт болж байлаа шүү. Яг энэ нэг дээгүүрээ ингэж бүтээдэг хэсэг зүгээр. Яг энэ арын хэсэг болон уртлын хэсгийн нэг гоё толгор байдлыг хийх жоохон төвхтэй байна. Энэ дээр бол заавал ингэж зүсээд амын дарж хуйлж ингэж бэхэлдэг юм байна. За. Мэргэжлийн хүмүүс нь яаж хийдэг юм бэ? Бид нар бол нэг хэсгийг хийчихлээ. За өнөөдөр хүлэмжийнхээ филонкийг бүрж дуусгалаа. Анх удаа хүлэмж ярьж үзлээ. Ард нь гарлаа. Сайхан байлаа.